Одон дор сувх тавтай морил би бол хөтлөгч Инхбат. Дэлхийн дуугаалаа нэвтрүүлгийн шинэ дугаар эхэлж байна. Энэхүү нэвтрүүлгийг бизнес судлаач Бат Эрдэнэ бидэнд бэлтгэн хүргэдэг. Өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани болон Одон дор сувгийн алтан гишүүд ивент итгэж байгаа. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Одон дор сувгаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хөтөлбөрийн Одон дор хажуугаар хүрч байна. За өдөр минь батайхаа. Өдөр минь. За адтай Израильчууд буюу еврейчүүдийн тухай ярих юм байна. Еврейчүүд ч ер нь хизээч хаач очсон ер нь нэг амжилт гаргаад ер нь бүхний орой дээр гараа суучих гад байдаг шүү дээ. Ер нь тэр талаар ярих гэдэг нь. Тий, тэгэнгүүт нөгөө бусд нь тэнд нь жоохон дургу те. Ер нь бол маш дургу байдаг. Хамаг минь эзэлчихэд байдаг те. Одоо жишээлбэл Монголд нэг еврей хурж ирээ дээр гараа суучвал бид ч гэсэн бас жоохон дургу эцгэл баг. Тий. Тэгэд энийг нэр яагаад ийм болоо гэд судлаад үзэхгүй. Тэгсэн монголчууд ч бас ч гэж дандаа одоо ингээл морин дэлэн дээр дайн байлдаан бусдыг дэрэмдэл те хоорондоо нэгдэж чаддаггүй юм болоос л гэдэг усуд бас биш юм биш үү. Айгүй олон нийтлэг юмнууд гарч ирж байна. Тэгэхээр бид хэд зүгээр миний бодож байгаагаар монголчууд нэгдэж чадах юм бол ялангуяа нөгөө давуу талуудаа монголчуудад давуу тал байна. Нотгорхдаг те гэр бүлээ гэдэг гэр бүлсэг гэдэг ийм юмнууд одоо жишээл еврейчүүд дээр айгүй гарч ирж байгаа. За тэгэхээр еврейчүүдийн одоо байгуулсан шинээр сүүл байгуулагдсан улс шүү дээ. Израиль гэдэг улс чинь тийм 1948 онд байгуулагдсан ба одоо нэг 10 орчим сая хүнтэй. Тэгээ газар нутгийн хувьд бол 22 мянган км квадрат газар нутг буюу Монголоос 70 дахин бага газар нутг дээр байдаг юм байна. Тэгээд чөлжилт ихтэй. Усгүй, нефтгүй одоо юу гэдгийг те үржил шим багтай ийм газар яваад байгаа. Амьдрал одоо улс байгуулагдсан байгаа. Тэгэхээр ер нь бол биднээс энэ шүү ярих чинь гэхээр энэ улсын чинь түүхэн нөхцөл нөгөө орчил те альва зүйлийн чинь одоо байгаа нь өмнөх бүх одоо үйл явцын нийлбэр гэдэг байгаа шүү дээ тийм ээ. Яг тэрнтэй адилхан энэ еврей гэдэг хүмүүсийн одоогийн энэ айхтар байгаа чинь бүр ингээ 2-3 мянган жилийн өмнөөс эхэлсэн тий. Тэгээд стагендэн гэдэг шиг. Тэгээд энийг айгуугаа тийм институт болгоод нэгдмэл нэг юм байгуулал, нийгмийн байгуулал тий. Улс байна уу? Хэдэн хүмүүсийн байгуулал, компани байна уу? Ялгаагүй ийм зүйл. Тэгээд энийг одоо бүтээдэг, бүрдүүлдэг соёлын сэтгэлгээ нэвт ард иргэдэд нь суучихсан. Тэгээ энэ нь яаж суусан бэ гэхээр энд дурдах гэдэг тэр аюулгүй байдал өөрсдөө аюулгүй байлах амьд үлдэх гэдэг зүйлийг нэг хатгсан баг. За тэгснээр хөгшин байна уу залуу байна уу эрэгтэй эмэгтэйгээс үл шалтгаалan еврейчүүд нөгөө хүн өөрөө капитал болж хувирсан. Бид яриад байдаг шүү дээ. Альва зүйлийн компани хамгийн чухал нөөц бол хүн юм аа гэж яриад байдаг. Энд чи ялгааг улс төр бол тэр иргэдэнд хамгийн том капитал нь. За энийг бол хүнээр хэлүүлдэхгүй харж ойлгодог, хөндлөнгөөс харж ойлгодог биш. Бүр дотоод сэтгэлд нь буутсан улс юм байна л да. Иргэд юм байна. Хүн юм байна те. Одоо еврей хүн юм тийм. Тэгэхээр энийг нөгөө задлж яриад илүү гоё ойлгомжтой ярихаар. Бидний улс хаана байх нь хамаагүй. Иргэд маань тэнд байгаа газар бидний улс сайн юм ба шүү дээ. Оо яг зөв тий. Би энэ дээр бүр жишээ авсан байгаа. Нөгөө fast food дээр ярьдаг шүү дээ. Манай гэр тэгчлээ шүү дээ гэсэн чинь үгүй. Гэр гэдэг чинь гэр бүл чинь хаана байгаа. Тэр гэр бүлийн гишүүд хаана байгаа чинь гэр бүл юм аа гэж. За яг энэ үг бол энэ Израиль еврей хүнд бол бүр тэр хэдэн 100 жилийн 1000 жилийн дотор тогтсон зүйл юм байна тий. За энийг болохоор Израилийн түүхийг судалдаг энэ улс төр судлаач Дан Сеньор болон Сол Сингер гэдэг хүмүүс бүр дүнэлт гаргаж ирсэн юм байна. Тэр нь яасан бэ гэхээр Израиль бол байнгын аюулгүй орчинд бий болсон улс буюу crisis driven state гэж томьёолсон юм байна. За ингээд нэг юм байнгын одоо биднээс ярьдагч нөгөө хүн идэвхжихийн тулд нэг комфорт зоноосоо гараа гэдэг тийм. Эднийд улс байхгүй. Тийм. Тэгээ одоо монголчууд одоо гадаад их явж байгаа олон 200 гаруй 300 мянган гадаад монголчууд гадаадд одоо байнгын оршин сууж гин гэж ярьж байна. Энэ хүмүүс ч гэсэнтэй яг гэртээ байдаг шиг нөгөө нэг эмээгээрээ өвөөгөөрөө цагаан айлгчээд минийхөө босоорой гэдэг биш. Өөр ирэхгүй
амьдралын идэвхтэй амьдралын төлөө зүтгэхөөс байхгүй тий. За зөвхөн Монголоос гадаад гарсандаа ч биш. Орон нутгаас хотод орж ирсэн одоо энэ мөрнөл явж шít тий. Яаж хойг хотын уугуул хүүхдүүд шиг ээж аав нь хамаг минь бэлтжээд гэртээ хэвтэх вэ тий. Орж ирээд дор хаяж байр шууд авдаг мах түрээслэн түрээсийн мөнгийг яах вэ? Хин өглөөдөр цагийн чанж өгөх юм тий. Өөрөө л явна гэдэг шиг энэ жолоодлого одоо манай дөнгөж өрнөж байгаа болвол еврей иргэдэд болохоор бүр хэдэн зууны турш үргэлжилчихсэн. Тэгээ хаана л очсон хавчлага дарамт тий. Тэгэхээр энд өөр ирэхгүй ингээд хүмүүс нь жолоодчихжээ гэж дүгнсэн юм байт юм байна. Тэгээд энэ дээр яхад хүмүүсийг саяныхаагаа дэлгэрүүлээд бас нэг сонсогчтой хэлчихдэг гэдэг чинь pain and gain гэдэг нэг хоёр зарчим байдаг тий. Ер нь альва күнж гэлтгүй амтан өлсгөлөөр нэг хөдлөн тий. Эсвэл хүмүүстээр амтнаас ялгаатай нь хүсэл тэмүүллээр нэг хөглөгдөж хөдөлдөг. Амтан бол pain-ээр нь хөвчлэн явдаг гэдэг нэг жишээ байдаг. Яг тэрнтэй адилхан энэ еврей буюу израильчуудын гол хөдөлгөж хүч нь энэ олон зүйлийн турш тэр pain нэжээ. Өөр ирэхгүй. Амьд үлдэхийн тулд ухаан сэлхээс орон байхгүй тий. Тэр хавчлага дотор. За тэгвэл улс гэж юу юм бэ гэд томьёолсон байгаа. Мэдээж улс чинь нэг ясан бүр төр төмбөр илүү төртэй байх хэвээр. Төр байж ч улс байна тий. Үгүй улсыг төр өдөрднаа. Тэгэхээр зөв төр. За тэр төр байлаа гэд хэдэн хүмүүс төр болоод тоглох биш. Энд чинь улсын одоо хил хязгаар тий айрам цэрэг айрам өөрийгөө батлаа аюулгүй байдлаа хамгаалах хэвээр. Энэ аюулгүй байдлын зардал мөнгө нөгөө удаан тогтвортой оршин тогтнох юм нөгөө эдийн засгийн чадамж тэр эдийн засгийн чадамжийг чинь яах юм бизнесүүд хийх хэвээр. Энэ бизнесийг чинь зөв гоё одоо бусдаас илүү адтайгаар яаж хийх вэ гэхээр нөгөө шинжилгээ ухаанд суурилсан технологи. Тэгвэл тэр технологи шинжилгээ ухааны чинь яаж болох юм гэхээр нөгөө сургууль соёл боловсролын систем. Ингээд энэ ерөөсөө ингээд юу гэдгийг нөгөө бидэд нүдэнд харагдаж байгаа нь бус улсуудын хөгжил чинь модны цэцэг жимс харагдаад байгаа боловч тэр цэцэг жимшиг ургуулад байгаа хөрсөнд орох үндэс бидэнд харагддаггүй шүү дээ тий. Тэгэхээр энэ үндэс чинь хий юм бэ гэдгийг судалсан юм байна. Энэ улсын чинь хамгийн үндсэн суур тулгуур үндэс нь юу вэ гэхлээрэ тухайн улсын иргэд юм байна. Иргэд нь хэдий олон иргэдтэй байх тусам одоо хүн ам ихтэй улс хүчтэй гэдэг шиг те байх юм байна. Гэхдээ тэр хүн амын буюу одоо модоор ярих бол үндэс нь хэр гүн суух тусмаа мод бат бөх урт хугацаанд оршин тогтнодог тийм үү. Яг тэрнтэй адилхан тэр үндэсний гүн гэдэг нь юу гэсэн үг гэхээр боловсрал мэдлэг тэр технологи тэгээд зөвхөн одоо номын боловсрал гэхээс л тэгэхээр нөгөө mature people гэдэг байгаа. Боловсрч гүйцсэн. Тэр нь бол насаар биеийн физиологоор боловсрч гүйцсэн тухай биш те. Боловсрч гүйцэх тухай яриад байгаа. Тэгээ энийг болохоор манайхан нэг маргаан яваад исэн нөгөө дипломоор хэмжих юм уу юугаар хэмжих юм уу гэдэг. Тэр диплом гэдэг бол гэхдээ хэрэггүй биш шүү. Үнэхээр улсын иргэн гэдэг бол паспортоо үзүүлдэг шиг иргэний үнэлэхтэйгээ байдаг шиг те. Батламж мөн тэрийг ийм юмар сурж төгссөн гэдгийг баталж штэ. Тэгэхээр тэрийг үгүйсгэж болохгүй байх хэвээр. Гэхдээ цаад гүн утга нь юу гэвэл дипломтой дипломгүй бас үл шалтгаалan нөгөө хүн наснаас эрэгтэй эмэгтэйгээс үл шалтгаалan боловсрж одоо бие хүн болж чадах тухай л яриад байгаа. Бие хүн болох тухай. Тэгвэл энэ иргэд Израилийн иргэд еврей хүмүүс эрт бие хүн болж чаддаг байх нэ. За тэгэхээр түрүү Израилийн энэ бүх дээрийн нөгөө зөв төр байна, айрын цэрэг айрам технологи, зэргийн технологиор лаг байна, бизнесүүд дээр энэ дандаа сионор еврей хүмүүс байна, шинжлэх ухааны нээлтүүдийн ихэнх нь еврейчүүд гаргадаг юм байна. Гэх мэтийн тий айгүй олон юмнуудын чинь эцэст нь тэр нөгөө human capital буюу жинхэнэ капитал нь хүн юм байна. Еврей хүн юм байна гэдэгтэй. За ингээд еврей хүн гэдгийг олон зууны ингэчлэр нөгөө хүн еврей хүнээрээ нэр төрө хадгалах хэрэг гарна. Тий. Одоо дэлхийд даяар одоо саяны нэг physical age-д гарч штэ. Монголчуудыг нэлээд таньж авлаа тий. Монголчууд яагаад ч юм өөрсдөө мэдсэн ч бол мэдээгүй ч болов. Яагаад ч юм би хаанда одоо нэр төрөө бодоод тий physically гоё биетэй байхыг хичээж чинь тий. За тэгээ энэ тэнд болохоор нөгөө бидгийг явахд чинь өмнө бол сумогоор төсөөлөл тий. Монголчууд нэг тийм хүчтэй гэх тий. Тэгэхээр өөрийнхөө сул дорой биш болоод ингээд биднийг тэр нэр төр чинь ингээд чиглүүлээд байгааз
яг тэрнтэй адилхан еврейчүүдийг яг ингэж чиглүүлдэг байх нэ. Тийм. Чи еврей хүн бол сул дорой байж болохгүй. Ингээд бүр цаанаасаа ээж аав нь тэрийг нь өвөө эмээгээр хилдэг. Тэгэхээр би нэг түрүүн бас чамтай ярьж байсан нөгөө монголчуудтай айгүй адилхан тал нь юу гэвэл еврейчүүд нөгөө мэдлэг мэдээлэл өвөө яг нөгөө гэр бүлийн хүрээнд хүүхдүүдтэй аман байдлаар маш их сургаалыг үлдээдэг ийм улс юм байна. Тэгээ энэ монголчуудтай айгүй ойролцсон санагдаад байгаа байхгүй. Тийм байна тий. Бичиж үлдээхгүй амаар явчихдаг. Тийм яг бичих нь бичиж байгаа. Тийм л. Гэтэ нөгөө уншаа унш гэж хаях биш. Тийм байна. Тэ. Тэгээд ойрны бас нэг санаа зовж байгаа асуудал бол монголчууд ингээд тест хүүхдэд сурах гэж ингээд энэ тентхийн дугуйлан эсвэл үнэтэй сургалт өгөөд орхичдаг те. Үндэс нь өөрөө нөгөө гэр бүлийн аав ээжийн хүмүүжил байгаад тэрийг нь нөгөө гаднаас илүү аав ээжээс илүү одоо нөгөө зөвхөн тэрэнд зориулж байгаа шинжлэх ухааны багш нараар нэмэлт мэдээлэл баталгаа нотлохыг нь үзүүлэх гээд байгаа болохоос биш оргуу хоосон имийг сургуульд аваач хаяа тэнд боловсрно гэвэл бас жоо хэцүү байхгүй. Яг тийм. Тийм. Үнтэй сургуульд авчиж өгчөөд хажууд нь шүлсэн хаяад авах юм бол хүүхэд шүлсэн хаясаар л байх болно. Тийм, тийм. Багштын 1000 битгий шүлсэн хаяа гэж хэлээд нэмэр байхгүй. Тийм. Анхны тэр нөгөө үндэс нь гэр бүл. Цөм нэгж тий. Тэр гэр бүлээс гарна. За саяныхаа модон дээр бас чи авахад би тэд өөрийн гэсэн хөрсөн дээр өөрийн үрээ тарьж байгаа тийм үү? Хүний үр тариагүй тий. Өөрийнхөө үрийг тарьж байгаа. За тэгээд тэрийг урахт нь услна, бордно тийм ээ. Арчлан гэдэг нь тэр сургууль соёл, эрдэм мэдлэгийн ном дэвтэр ах нэ. Номоор услах нь шүү дээ тий. Тэгээд хэдийн зүгээр ном ингээд номоор буюу бордоо хайчаад өөрөө тэрэн дээрээ шүлсэн хаяад эсвэл сэндичээд өөрөө тэрэндээ хайн хандаад арчилгаа мотоо мод урахгүй те яг адилхан гэр бүлийн үндэсний юм а гэдгийг түрүүний хоёлын ярьжсэн Израиль еврей иргэд бүр ингээд гэр бүл дотроод өсгөөсөө ахуулаад сурцсан. За миний хөө юм байх хэвээр чи нэр төрөө бодох хэвээр энэ удмынхаа энийг нэрийг бодоорой. Шашнаа дээдлээрээ одоо юу гэдгийг те одоо тэр нөгөө бурхан шүтэнэ хүндэлж яваарай. Тэрний төлөө чи нөгөө цалгардаж аригтаар суудаг ч юм уу ямар нэгэн тийм нөгөө буруу зүйл хийж болохгүй шүү гэдгийг багаас нь сургах юм байна л да. Тэгэхээр энэ бол монголчуудтай ойрын одоо за 100 жил алдагдсан байж магадгүй гэж бодод байгаа. Тэрнээс өмнө бол одоо бидний бахархдаг цаг үе байгаа. Тэр бахархдаг цаг үе дээр бол энийг маш их хийдэг байжээ. Аман маядлаар. Тийм ээ. Миний хөө тэгэр нэр дүрэ бодоорой. Тэ нутаг усаа бодоорой. Би тентхийн нутаг устайгаа манайхан яриаддаг шүү дээ одоо. Тэр чин тэр нутаг усаа өөр ирэхгүй ингээд нэг бодох. Тэр өмгөөлөх тий ийм шив шинж байгаад шүү дээ. Нэгэнт ийм хив шинж байгаа бол тэрийг одоо мандан бадралд ашиглаж байгаа хоорондоо марахтаа биш гэдэг. Ингээд жоохон л свич хийчих гэж болчих гээд байгаа байхгүй. Тийм байна. Тий. Нутгийн нэрийг бодох хэрэгтэй. Тий. Ээж аавын нэрийг удам судраа бод гэдэг чинь айгүй хүнийг алдаа хийхээс тэгж бодож чадсан хүн ер нь яаж одоо нэр төрөө алдаад одоо муу явах юм бэ тий. Яг энийг л сайн явдаг байх нэ. За тэгээ энийг ингээд явсаар бас тоон үзүүлэлтүүдийг ярихд бол нийт дэлхийн дундаж улсуудаас R&D гэж хоёулаа байнга байдаг. Research and Development зардал буюу судалгаа хөгжүүлэлтийн зардал нь 2 дахин их байдаг юм байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнийга 5.5%-ийг R&D-д зориулдаг. Бусд нь бол 2-3% байх нь байна тий. Тий. Дундж нь тий. Тэр тэргүүлж орж ирж байгаа нөгөө нэг номерт. За нэг хүнд ногдох стартапын тоо. Би энэ стартаптай яагаад бас халиад байна гэхлээр нөгөө яаж амьдрах вэ гэдэг ингээ явж илаа гэж бодъё. Хоёул аралдар очичлаа. Тий. Нэг шинээр хоёулаа зав усгүй далаагүй одоо нөгөө Монголын хүмүүс чинь зам ав хийгээд далаад амьдрах юм харцангуй мэдлэг багтаа шүү дээ дуршлага. За тэглэхт хоёлоо яаж игээд зав биш магтныг сал хийдэг ч юм уу нэг юм хийж бодноо доо. Тэгэхээр амьдралын ирэхээр энэ хаач очсон амьдрах гад энэ зүтгээд нэг үйл хийж байгаа нь тий эхлүүлж байгаа нь энэ ч үр стартап шүү. Тэрээс стартап гэхэлэр зөвхөн IT-тэй битээ ойлгож холбоод байгаарэ тий. Эсвэл нэг юм мөнгө асуудаг хүмүүс биш шүү. Би нэг юм гэсэн мөнгө зээлдүүлж гэдэг хүмүүс биш шүү. Стартап гэдэг чинь таны асуудлыг шийдээд тэрэн дээр нь болохоор өөрсгч нь өөр хүмүүс яг тэр хэрэгцээнд хангагдж байгаа хүмүүсийн олж хараагүй шин зүйлийг гаргаж ирээд байгаа шүү гэдгээр. За энэ стартапын тоогоор болохоор дэлхийд номер 1-т орд юм байна. За Израиль одоо юутай компаниудын топ 500-гийн 100-аас дээшх нь Израилийн компаниуд юм байна. Еврей хүмүүсийн. Тийм үү. Тийм байна.
Тэгэхээр энэ юу гэдгүүл саяны тэр нөгөө үндэс нэг айлын жижигхэн хүүхдээ нэр хүндтэй яваарай тий олонний итгэлийг дагаарай амжилттай яваарай гэдэг тэр жижигхэн баг багт хэлсэн үг том болоод дээрээ цэцлэгтэй энэ том компаниуд болж очиж шүү гэдгийг нөгөө уйж хэлэх гээд байгаа гол юм тий. За тэгэхээр энэ ямар институтууд явдаг вэ гэхээр Израилийн технологийн институт гэж том байгууллага ажиллаж идэм байна. Waze Money шинжлэх ухааны институт гэж байдсан байна. Иерусалимийн Hebrew University гэж сургууль байдсан байна. Энэ болгонч одоо нөгөө тэр шинжлэх ухаан технологиг бүр ингээд юу хийж идэг, spill over хийж идэг газар юм байна. За түрүүн битээр ярьжсэн spill over-ын тухай энэ Пол Ромер гэж эдийн засгчийн онлоор болохоор human capital ба knowledge spill over гэдэг байгаа. Энэ эрдэм мэдлэгийн чинь ингэж пункт гэж ингэ тесрэх бүх зүйл чинь нөгөө хүнээс өөрөөс нь гаргана. Тэгээ ном бол хүн тусалж байгаа боловч яг номч гэдэг юм уу юм баримт авдрандаа удах юм бол одоо тэр бүх гэж болохгүй шүү дээ. Одоо бүүн болохгүй те. Тэгэхээр энийг нөгөө тэр үнэт эрдэнэ үнэт зүйл болох хүмүүс чинь өөрөө хүн юм байна. Тэр хүмүүсийн тэр хурдан тесрэхийг нь одоо буст хийж өгөх, акселерат хийж өгөх зүйл чинь тэр шинжлэх ухааны өмнөх судалгааны материалууд юм байна гэд. Ингээ бүр деталаар ойлгочод байгаа юм те. Одоо хоолны материалаарч гэдэг юм ингээ яг юу юм бэ? Тэ хитрхийн ном шүтээд байгаа ш. Ном чин шүтэн биш, ном чин чамааг шүтэн болоход туслах зүйлээ гэж тэ. За тэгэхээр энэ бол саяны ярьжсэн дээр Израиль болохоор манайх шиг байгалийн баялагаар болж байгаагүй те. Эсвэл асар олон хүний нөөцөөр зодоод байсан юм алга байна тийм ээ. Харин нэгж хүн нь өөрөө маш үр бүтээлтэй байдаг байна. Болгож гаргаж ирдэг байна. Тэр нь түрүүний нөгөө түүхэн улбаатай ярихад бидэд одоо ингээд өөрийн улсгүй. За тэгээд ялангуяа дэлхийн 2 дугаар дайны үед ингээд асар их нөгөө бодиттой нөгөө ойрын жишээс харахад нэг еврей гэр бүл байлаа. Хизээч хөршин матаад хизээч хажуутлын хөршин гэрийн булаагаад авахд биелэн. Тийм ээ. Яаж ч хизээч нөгөө цэргүүд аваад ирж магадгүй. За энэ үед гэрийнхээ ханны обоог бодож суух юм уу? Эсвэл бид хэд гэр бүлээрээ яаж амьд байх вэ гэдгээ бодож суухын тулд тэр хүн 50 унтахгүй өдөр шөнөгүй бодож байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө нэг үг гэдэг чинь хүн болгонд физикли болвол 24 цаг байгаа. Тэ. Гэхдээ тэрийг 48 цаг мэт сэтгэж чадах уу? Эсвэл ихэнхт нь унтаад эсвэл ихэнхт нь назгаа өнгөрөөд өдөрт яг үр бүтээлтэй ажилласан цаг чинь нэгхэн байх юм бол харьцуулах юм бол нэг хүн чамд өдөр 1 цаг шиг өнгөрөөд нөгөө хүн 48 цаг шиг өнгөрүүл яг бол 48 дахин одоо үр бүтээлтэй байх нь шүү дээ. Тэгэхээр Израилуудын яг энэ нөгөө crisis driven people гэдэг байгаа яг тэр тэгж л одоо өөрийнхөө ажиллахаа сар байхгүй. Пэнд нь зориулагдаа тий. За тэгэхээр энийг яаж ойлгодیں۔ Ингээл хүүхдүүдээ ингээл ээж аав сайхан өвөө эмээнээр сургаалаар бөмбөгдөөл сургуульд ороо болчт юм уу гэхээр үгүй. Израильд болохоор бүх хэрэгэд цэгт явдаг. Эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ. Тэ? Эрэгтэй хүн болохоор 32 сар гэдэг ч одоо хэд гэсэн үг. За баруун 3 жил юм байна, тэ? За эмэгтэйчүүд 24 сар цэргийн алба ашдаг. Заавал хааших хэвээр. Тий. За тэгэхээр энэ дээр одоо бидэд яг энэ саяны ийм би бас яг чам шиг ийм реакц үзүүлсэн байхгүй. Нэг л их цэрэг байлдаан, цэргүүд тэр хооронд нь цэгт явах хоорондыг суул сурж ивэл яа гэм ингээл бодлоод байсан шүү дээ. Тэгсэн чинь үндэс нь өөр юм байна. Цэрэг гэдэг нь зүгээр нэг цэрэг болчоод манайхан шиг энэ тэнд одоо жишээлбэл хуарагнуулаад одоо юу гэдгийг нэг л буу шийдэн байлдаан л гэж бодоод байдаг бол үгүй. Цэрэгт нөгөө бусдыг харах тэгээд одоо диктатур хин хаашаа юм байна. Хариуцлагажуулах. Тийм ээ. Үүрэг хүлээлгэж сургад юм байна. Тийм бас нэг хэд идэх болохоор энэ улсын тухай ярьж байгаа шүү зөв буруу гэдэг. Нөгөө хитрхи одоо эрхчлөөтэй гэж тавьчихдаг. Хүн эрхчлөөгөөрөө назгаа байх эрхчлөөтэй бас байж болно шүү дээ. Энэ бол энд бол байхгүй мэн л да. Манай 10 сая хүн ийм жоохон улс назгаа байх нэг ч хүн назгаа байхгүй төлөөл байхгүй. Нэг эрхчлөө гэж уруудах эрхчлөө ч гэсэн байгаа шүү дээ тий. Энийг бол одоо олноор статистикаар харах юм бол нэг тэрбум хүнтэй хүн бол за яах вэ? 500 тэгээ назгаарч байгаа дөрөвдмгөө
нэг жоохон муу гэнтэй болоод цаашаа явд юм байгаа. Үхэж өргөддөг юм байгаа. 500 л болчиход 500 сая нь сайн багтал болно гэж бодож болно. Гэтэл Израиль шиг манайх шиг улсууд бол өстой хүн нэг бүрээ Монгол хүн нэг бүрээ сайн болгочихвол угаан сайн байхгүй юу? Тэгж дэлхийд нөгөө 8 дөрмөр орох гэдэг шүү дээ. За эндний цэргүүд юу хийд юм бэ гэхлээр одоо нөгөө кибер аюулгүй байдал, мэдээллийн шинжилгээ, AI гэдэг зүйлийг хийд юм бэ. Тэрнээс хакер хэд боотох уу гэдэгтэй гол нь биш. Гол хичээлүүд нь ийм хичээл ордог юм байна. Израиль. Кибер аюулгүй байдлын хичээл ордог. Тэ? Кибер аюулгүй байдлын цэрэг гэх юм уу да. Тийм байна. Тэгэхээр бид хэд боддгоос өөр байгааз. Тийм байна. Тэ? За тэгэнгүүт одоо энэ болохоор өнөөдөр энэ дроны байлдаан гарахаас өмнө шүү. Энэ 48 оноос хойш тийм байгаа шүү. Тэгэхээр одоо бодоход сая чин дроны дайн болоход юу болчих вэ? Хүн төрөлхтний бодож ирсэн байлдаан гэдэг чинь зүгээр танкер байлдахаа болцсон юм байна гэдэг юу н мэдээд эхэллээ шүү дээ. Тэ? Нөгөө төмөр замаар танк орж ирэхгүй гэдэг шиг бидэд чинь мэдээллийн аюулгүй байдлын байлдаанд ороод байгаа юм байна шүү дээ. Гэдгийг энэ улс аль эзэн мэдсэн байгаа юм байна. Тэгээд 48 оноос явцсан улс одоо дугаал байгаа болохоос биш айхтар тэр бидний төсөөлөхгүй харагддгүй мэдээллийн аюулгүй байдлын цэрэг айрамтай байж гэн гэсэн үг сайн эрэхтэй эмэгтэйчүүд чинь тийм. Тэгэхээр энэгээр яад юм гэхээр түрүүний ярьжсэн цэрэгт юу хийх хүн юу сурдаг вэ гэхээр дарамттай байдалд хямарч суухгүй эморхгүйгээр дарамттай байдал яаж өөрөөсөө гарах уу гэдгийг зүгээр ямар ч стрессгүйгээр даван туулж сурахыг заадаг юм байна. Аюул ослол боллоо, гинтийн боллоо, юу гэдгийг заавал тайм байлдаан болох албагүй. Хувь хүн дээрээ ч гэсэн гэрт нь ямар нэгэн асуудал. За өөр чөрөнд орлоо. Эсвэл одоо юу гэдгийг янз бүрийн боллоо. Тэрийг яаж зөв давд туулах вэ гэдэг дээр зүгээр л юм нөгөө цэргийн бэлтгэлэгдэх шиг сурчдаг. Тэ? Бодит асуудал дээр хэрхэн шийдэх вэ? Паниктахгүй гэсэн үг. Паниктахгүй. Ингээ хард иргэд бүгд паниктахгүй болвол төсөөлөд одоо тийм нийгмиг одоо нэг интентон гэлээ гэд за тэгвэл яах вэ гэлтэй. Манайд бол шүдэнс зурхад дэлбэрчгээд бэлэн байгаа шүү дээ. Энд бол тийхгүй нөх нь. Тий. Одоо ингээ тог тасарлаа гингүүд бүгдээрээ станц руу дайрах биш. Тог тасарсан тохиолдолд би гэр бүлээ яаж хүлдэхгүй вэ гэл шууд харах нь автоматар ажиллаад эхэлчихвэл үгүй нь монголчуудаас Улаанбаатарчуудаас цахилгааны асуудлаасаа шийдэх асар олон тийм стартапууд гаад ирнэ дээ тий. Энэ л өөрөө стартапыг саяны ингээд юу яагаад таг өдөөгдөх. Өдөөгдөх гэсэн. Тэгээд яагаад цэргийх гэдэг 2 3 дахь шалтгаан юу гэсэн чинь цэргийн технологи цаг үед түүхэн цаг үед бүх цаг үед дэлхийн хаанч цэргийн технологи дандаа цэрэг арим технологи төрүүлж явж идэм байнал л да. Төрүүлж явж идэг. Тэгэхээр цэрэг арим технологиос амьдрал руу шилжээд байгаа шүү дээ. Тэр нь баг 15 30 жилийн дараач л үү те. Бидэд мэдээгүй явж байгаа шинэ гэж хардаг. Тэр нь 30 жилийн өмнө 40 жилийн өмнө аль хэзээ олцсон нууц л байжсэн те. Тэгэхээр цэргийн технологиос гардыг байна гэд тэгээд цэрэг дайныхаа цэрэг дайныг нэ цэргийн энэ нөгөө институт нь энэ сургалтын том бааз нөгөө тийм спиловер болгож явд юм байна. Тэрнээс бидэдийн бодож ясан шиг нөгөө бууга бариад л гоё алхах нь гоёлдоо гоё. Гэхдээ тэр нь наана харагдаад байгаа өнгөлөн талдалт маягийн те. Дараагийн асуудал байна. Дараагийн асуудал байхгүй нэг хэддгээр нэлээд хойшоо асуудал те. Дараагийнх нь одоо энэ дээр гол нөгөө ярих гээд байгаа төрөнөөс хойш дээрсэн нөгөө энэ нутаггүй гэргүй улсууд яадаг юм бэ гэхлээр тэр диаспора гэж нэг юм нөлөө байт юм байна. Диаспора гэж. Энийний нөлөө за энэ болохоор юу гэдгийг гэхээр бидэд олон янзаар ярьдаг да. Цус сэлбэлт. Тэ? За Америк дээр хоёул ярьжсэн олон орны олон соёл тэ мэдлэгүүд нэг газар төвлөрөөд тэгээд ингээд сайхан сэгсрэнгүүд хамгийн зөв дундаасаа юм болоод тэгээд нийтдээ би Америк хүний цус гэхээс л тэгэхээр Испани байна уу, Хятад байна уу, Америк гэдэг юмараа аваад бахархаа явчихж штэ. Яг тэрнтэй адилхан эднээс нөгөө Израиль гэдгээр одоо бахарх хүртлээ яаж исэн гэхэлэр тэр олон мэдгийг талдаа нөгөө ноу хаунуудаа цуглуулаад байжсэн юм л да. Хоёулаа нэг аргалдаар түрүүн ярьсан бол сал хийдэг болцсон те. Нөгөөх нь загас барьдаг болцсон байжгаад хоёулаа нийлвэл илүү бицтэй. Би залаа барьж сурчаад даад нь загас барьж сурах гэж орохын оронд чи загсаа би салаа хийгээд хамтарчвал арай хурдан бицтэй те. Тэгэхээр яг энэтэй адилхан тэр дэлхийгээр нэг тарж бутарсан энэ хүмүүсийн талаас хүн болгоны ноу хаунуудыг цуглуулад ирчихлээр одоо хөгжихөөс яах юм гэдэг мэдлэг мэдээлэл технологи шинжлэх ухааны нэгдэл гэдэг юм улс
болцсон юм шиг болоод байгаа байхгүй юу. За энийг болохоор яасан гэхлээр 90 оны зөвлөлт холбоот улс задрахад жишээлбэл нэг жишээ шүү. Айгүй олон улсууд байгаа. Яг тоотоо болохоор Оросоос 90-с 2000 оны 10 жилийн дотор саяас дээш хүн Оросо хуучин зөвлөлтөөс Израиль руу дэврүүж ирсэн юм. Оросын еврейчүүд гэсэн үг. Оросын еврейчүүд ирсэн. Хамгийн сонирхолтой тоонд тэдний тал хувь нь дандаа инженер эрдэмтэд байсан байхгүй. Тэгэхээр сая зүгээр нэг юм сая нөгөө Америкаас юунаас Америк руу хилд авч ороод байгаа тий нэг юм гуйлагчд биш. Эсрэгээр бүр дандаа сорууд нь цугларч байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ дээр тэр кластер Мичел Портер гэж хүний судалсан кластерын онолоор болохоор нэг төвлөрсөн чадварлаг хүн амын экосистем тэнд үүсчээ гэж байгаа байхгүй. Нэгэнтээ ухаантай хүн бол энэ өрөөнд одоо амтан байх хүн байх хоёр байлаа гэж бодъё л да. Нохоог энэ тавьчих тэгсэж яагаад яах бол улсад хүч бах те. Гэтэл хоёулаа яах бол хүн ямар нэг арга олно тийм үү. Яг тэрнтэй адилхан яг ийм нөхцлөөс одоо Израилийг харах юм бол тэр усгүй нефтгүй чи юу ч юм байна гэж хэлж байгаа байхгүй. Жижигхэн газар талбай малбатай чи юу ч юм байна. Яг байгаа газартаа оршин тогтноо сурцсан хүмүүс бүр өстой нөгөө гендээ байдаг гэдэг шиг ген. Тэгээ эндээс бол нэвтрүүлгийг хэлжсэн гэр бүл хаан байна тэр чиний гэр орон гэдэг санаа. Яг эндээс гарч ирж байгаа юм. Айхтар хүмүүс юм. Тэр цөл рүү очихгүй Америк руу явчих болно шүү дээ тэр инженерүүд. 500 мянган хүн тий. Тэгэхгүй би энэ очиж тэр газрыг хөгжүүлнэ гэдээ очиж байгаа. Айхгүй байгаа байхгүй юу? Тий. Тэрийг муухайч гэж бодохгүй байгаа байхгүй тий. Гол нь тэнд хөгжих үндэс нь байгаа байхгүй. Гэр оронтой болчиход байна шүү дээ тий. Манайх яах вэ гэж бодохоор бас л. Гэтэ бүгдээрээ очих хоо тийш. Зүгээр хэрвээ шүү тийм ээ. За хоёул ивент тгшээ танилцсан. Тэгээд үргэлжлэе. За өнөөдрийн дугаарыг ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани ивент итгэж байна. За MMS компани эрчим хүчний салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. За нарны эрчим хүчний системээр дамжуулаад айл өрх аж ахуй нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг. За мэрэгжлийн хамт олон байна. За энэ дээр дахиж хэлэхэд айл өрх аж ахуй нэгжүүдэд бие даасан эрчим хүчний төслүүд гэж байгаа шүү дээ тийм. Тэгэхээр айл болгон өөрсдөө нэг цахилгаан станц болно гэсэн ийм санаатай. Нарны автонгууд аваа тавьчихад л та өөрийнхөө хэрэгцээг хангаал та улсаас тог тасарчлаа гэд гомдлоо суухгүй болно гэсэн үг шүү дээ тий. Бүгд үйлдвэрлэгч болчихно тий. Яг тийм. Тэгэд илүү гарсныгаа улс руугаа өгдөг ч юм уу тий. Ингээд гих мэтчлээ цаашаа ирээдүйн боломжууд зөндөө байгаа. Тэгээ хамгийн ашигтай нь юу гэхээр манай гэр орооллын айлууд маань бүгдээрээ нарны автангаар асуудлаа шийдчих юм бол удаагүй болох гэдэг байгаа байхгүй. Энэ бүр тулгамдсан асуудал байж байгаа. Тийм тий. Нэрд бүгдээрээ сайхан автантай болоод тэр энд ихтэй олон зөвшөөрлийн тэр автан гэсэн ядаргаа болт ингэж л. Тэгээ одоо тэр мөрөө бас болиулах гэдэг тэгээ хэлбэршүүлэх гэдэг гэсэн тэгээ бас сайхан мэдээ бас явуулчихлаа. Тэгээ ийм нөхцөлд манай MMS-ийн маань одоо энэ салбар руу ороод одоо хятадын 2-3 ч том үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнүүд аль биесны дистрибьютор болсон байгаа шүү дээ үйлдвэрүүдийн. Тэгээ ийм нөхцөлд одоо ийм үйл ажиллагаар орно гэдэг бас өөр их зөрөгтэй үйлдэл юм шиг надад санагдсан. Түүчилж штэ. Түүчилж байгаа яг үнэ. Хүмүүс хагалж тэ. Яг үнэ тий. Тэгээ нэг өөртөө маш гоё байшин барьсан байгаа штэ. MMS Green Building гэдэг. Би тэр чи орчин үеийн 22 дугаар зууны байшин гэж бодсон ч үгүй юм байна. 21 дугаар зууны яг одоо дэлхийд даяар хэрэглэгдэж байгаа ийм байшин байсан юм лээ. Тэгээ тэрийг барихад ч гэсэн өөртөө түүчилээд Монголд анх удаа ингэж харуулж байгаа байхгүй. Тэндээс эдгээр бол ашиг машиг гэж хараагүй. Өөртөө дотроо офислаа сууж байгаа. Тэр чи зарж мараад юм бол хийгээгүй байхгүй. Зүгээр ийм байна дэлхий бид бас энтэй адилхан байх хэрэгтэй гэд харуулад өөртөө бүр гайхуулж байгаа байхгүй. Бүгдээр ийм болцгоо яа гэж. За тийм гоё компани манай дэлхийн дуулаа нэвтрүүлгийг маань ивент итгэдэг. За ингээд баярлаа. Баярлаа. За тэгээ гэр бүл хаан байна тэр чинь гэр орон гэхлээр кинон дээр хөглбөрсгөх гоё сонсогдол өнгөрчих гээд байгаа юм шиг санагдаад жоохон дутуу санагдаад байна. Би илүү тайлбарламаар санагдаад. Түрүү ярьжсэн ганц ингээд ойрын санаж байгаараа нэг 100 жил 2 дугаар дан гэхээс үүтэйгээр одоо манай эртний 70 оноос хойш еврейчүүд төргүү, газаргүй, улсгүй өөр ингэсэн ингэж явжээ. Харин гэр бүл шашин тэднүүсийг нэгтгэдэг байжээ. Тэ. За еврей соёлд болохоор гэр бүл бол анхны институт, улсын цөм үздэг. Яг өөр өөрөөс нь харсан чинь айгүй олон гэр бүлүүдгээ харахаар бид нь сүндлэнгээс хараад байт юм лээ. Би ч бас тэгжсэн. Монгол гэр бүлүүд гингүүд би нөгөө ханийн зураг харж байгаа юм шиг хайдсан байхгүй. Үгүй өөрийнхөө өнцгөөс ингээ харахаар би ч өөрөө Монгол улсын
төмшаагдсан шүү дээ. Одоо нөгөө өөрөө би төвтэй мөвтэй гэхгүй яг гэр бүлээс харах юм бол тийм юм билээ. Тэгээд анхны институц нь бол гэр бүл нутаг нугийнхэн чинь яах вэ гэвэл энэ гэр бүлээс нөгөө миний талаас өнцгөөс харах юм бол манай хамаатай ах トゥ чинь ингээд салаалж байгаа нөгөө ургийн мод гэдэг шиг байна шүү дээ. Нөгөө хүний өнцгөөс харахаар би бас тэрний ургийн өнцөг байна. Энэ бүгд чинь нийлээд нөгөө далд улсгүй ч гэсэн улс гэдэг энэ юмыг бүр ингээд тархиндаа суулгацсан юм байна. Би бол киноны гол дүр юм ба штэ. Тийм гэр бүлээ. Манай гэр бүл бол гэдэг тийм. Манай гэр бүл бол киноны гол дүр. Бусад туслах дүрүүдээ би одоо яах хэвээр халамжлах хэвээр гэсэн юм санаа юу. Тий халамжлах connection л гэдэг байгаа. Яг халамжлах гэхэл бас муухай хэрэг хоёлаа эргэлэх татгалзаж байгаа тийм. Тус мас гэдэг үгийг айлуулах. Тэгэхээр энийг ингээд тайлбарлахаар энэ төр социологч Шмуэль Айзенштадт гэнэ. За тийм нэртэй хүн. За юу. Улсгүй байх үедээ еврей нийгмийн институц нь гэр бүл шашны хамт олон байсан. Хамаатан садан байсан. Өөрөөр хэлбэл газар нутаг болвол тодорхой бус. Тэгээд газар нутаг тогтвортой байх үрдийн амлалт байхгүй, тэ? Харин гэр бүл бол чамд ямарт тогтмолоо. Чи хүссэн үсээгүй аав ээжээгээ сольж чадахгүй гэдэг шиг гэр бүл бол тогтвортой зүйлээ гэж үздэг юм. Тэгээд одоо хамгийн үндэс зэг нь гэр бүл. Одоо бид гэхгүй бас бид гэдэг нэг олон нэргүй болчихгүй яг тодорхой хайртай хүмүүсээ нүдэндээ хараад өрөөд маа аав ээжигээ нүдэндээ харж хагаад энэний төлөөгээд яхаар зорилго нь аягүй тодорхой болж байгаа юм л да. Би гэхлээр бас болохгүй байгаа даа. Би гэдэг болохгүй. Гэхдээ монголчууд гэж болохгүй те. Тэгэхээр бүр олон болоод цалгардаа явчих. Нэр бод юм байхгүй байгаа те. Сүүлийн үед яг энэ нөгөө юм одоо жишээл монголчууд донд байгаад тах шиг байгаа байхгүй. Монголчуудын төлөө монголчууд ингэж бодож байна. Тэгээд өмнөөс нь хайдаг. Тэгээд монголчууд нь яг хийн гэхлээр уг нь би монгол хүн байдаг. Гэтэл чинь миний бодоогүй зүйлийг надад хэлээд байдаг гэдэг юм. Ингэж зүрх гаддаг шүү дээ. Ээжүүд бид инглээ гэдэг те. Өөр ээжүүд нь өөр бодолтой байж байгаа шиг те. Тэгэхээр үгүй яг л гэр бүл. Гэр бүл дотор л хүн хамгийн хайртай хүмүүсээ харж чаддаг юм байна. Дээр нь таад анзаараад үзвэл ерөө хүмүүс тэгдэг гинэ. Айгүй амиа бодогч гэж боддөө шүү. Гэхдээ яг сургаал нь болохоор яаж юм гэсэн чинь таамаасаас өөр дөр тавьд үзгүй. Өөрийнхөө төлөө хичээх хүүхдийн төлөө хичээх, гэр бүлийнхэн төлөө хичээх хоёрын аль нь илүү мотивац өгдөг лээ. Гэр бүлийнхэн төлөө байхгүй. Өөрийнхөө төлөө хүн ингэ за гэж болдог бол гэр бүлийнхэн төлөө, хүүхдийн төлөө за нэг удаа гэхгүй байхгүй юу. Яраал босно гэжтэй тий. За тэгэхээр энэ философи нь болохоор ганц энэ нөгөө еврейчүүдийн чинь диаспора гэдэг нь энэ ганц еврейчүүдийнх биш юм байна. Ромчуудын үед байсан юу гэж өрөөтэй байсан гэхээр уби бене иби патриагно. За ийм үгээр би одоо энэ ром хэлмэл мэдэхгүй шүү. Тэгэхээр өгүүлбэр нь бол орчуулга нь юу гэвэл сайхан амьдарч буй орчин газар чинь чиний эх орон гэдэг ийм үгтэй юм байна. Чи тэндээ сайхан байж байгаа бол чи одоо юм чинь загас усандаа үлзийтэй гэдэг шигтэй тэндээ чи сайхан юм байна гэд. Хятадын диаспора гэж байгаа юм байна. Уг нь юу гэж чиний имийг авч байгаа газар чиний эх орон гэж. Яг нь шууд модонгоор орчуулчлаа. Нөгөө утгачлбал юу гэвэл нөгөө монголчууд ярьдаг штэ чамаг хаана үнэлж байна? Чи тэндээ оршин тогтно гэдэг штэ. Тий. Чамаг үнэлэхгүй байгаа газарт одоо юугаа хийгээ байгаад байгаа юм бэ? Нэг дарга зэргийн цүнх барьж явжснаас өөрөө очиод нэг газар оч те. Өөрийгөө үнэлэл. Тий. За бас Ариман диаспора гэж байд юм байна. Ливаны диаспора гэдэг энэ дэлхийн түүхэнд ийм диаспоранд байгаад идэм байх шүү. За тэгвэл диаспора гэдэг нь яг үгийн утгаар юу гэсэн үг юм бэ гэдэг нь нэг угсаа шашин соёлын бүлэг тэ яг нэг их нутагдаар биш харьяалагддаг тэ олон улс хаана харьяалагддаг тархан сурагчнаас хамаагүй соёл хэл шашин сүлжээ саяны хамаатны бүлэг ургийн мод байна уу ямар нэгэн тийм нөгөө үнэт зүйлээр нэгдэж байгаа ийм зүйлийг хэлээд байгаа юм байна. Нийгмийн бүтцийг диаспора нийгмийн бүтц гэдэг юм байна. За тэгэхээр энэ диаспора гэдэг үг нь болохоор грекийн тараан цацах гэсэн үгнээс гаралтай юм л да. Хэдий тараан цацсан ч гэсэн одоо будаа тараага цацлаа гэхэд будаал байхгүй те. Тэрнээс тэнд байгаа будаа энд байгаа будаа хоёр өөр биш. Тэгээд биднес будаал бол будаа гэдэг шиг ингээд яах юм бэ? Яг энэ дээр жишээлбэл ярьдаг штэ. Хотынхан бидэд ярьдаг. Хотынхан ингээл байж тал ингээл орон нутгаас хүмүүс орж ирээд айгүй идэвхтэй байна гэж ярьдаг те. Тэгсэн чи яг ийм байл да. Тэр хүмүүс орж ирээд яалтчгүй. Тэхээс орго байхгүй. Комфорт зон бидэн шиг биш байхгүй. Өөрийнхөө хөгжин. Яванда энэ нөгөө цагаачилж орж ир. Цагаачаас гэдэг арай ондоо шүү. Энгийн цагаачлаас
орж ирсэн хүмүүс илүү интэнтэй хөгжиж эхэлдэг. Америк дээр бас ярьж байсан. Америкт одоо 3 үеийн өмнө очсон хүмүүсийн хүүхдүүд нь тэрний хүүхдүүд буюу 3 дахь үеэсээ бүр асар юм амжилтанд хүрэх эхэлдэг гэж. Тэгэхээр тэр эхний очсон аав хөрхий хүүхдүүдэд ижих гээд яаж зовж байгааг нүдэрээ харж ин дараагийн аав нь жоохон суйртай боллоо 3 дахь үеэсээ хөгжиж эхэлчлээ гэдэг нэг юм статистик байгаад байгаа шүү дээ, зүй тогтол. Яг тэр чинь энэ дэр яваад байгаа юм байна. Тэгэхээр энэ бол юу юм байна за ийм зүйл юм байна. Энгийн цагаачлаас нэр ялгаатай нь юу гэвэл цагаачлаг гэдэг нь өөр нутагтай өөр нутг руу шилжих тухай яриад байгаа. Диаспора болохоор өөрөө угаасаа нутаггүй, нутаггүй тэгээд харин нутгаа гэр бүл гэж боддог. Би өнөөдөр Монголд байгаад чи Америкт байлаа гэхэд миний гэр бүлийн гишүүн л Америкт байгаа байхгүй. За тэгээд бодоод үзэхлээр бөөнөрөө суугаад нэг жалганд суух. Эсвэл тал тийшээ ах дүүнрээр ингээд хинти дорнд банкн газар байж исэн бол ямар давуу талтай болох вэ? Тэ? Ногоотой газараас ногоо явуулцдаг те. Тэгээ ингээ явуулцдаг хамаатан садны сүлжээ ямар давуу талтай вүлээ. За энэ тохиолдолд нэрэн л биднес боддог шүү дээ нөгөө за үндэс нөгөө ястан яриад яах вэ? Аль болох нөгөө энд нэг компаниуд зарим компаниуд яг тэр нутгийнхаа хүмүүсийг авч ажиллаулаад байдаг те. Мэдлэг боловсролгүй зүгээр хамаатан гэхлээр арай илүү орчдөг гэдэг. Эн чинь өөрөө нөгөө илүү тухайн хүнийх нь байдалд итгэхэд байгаа юм байна л да. За тэгвэл еврейчүүд яг тэгдэг байх нэ. Нэг еврей очисон газараа өөр еврейчүүд ингээд илүү одоо лифтэн суудаг шиг те ингээд ахих боломжуудын биеинд аяг гаргаж өгдөг. Манай зарим нутгийнхаа яг тийм те. Их ийм хэв шинжүүд байна. Тэр нь Монголд аяг хадгалагдаад байгаа зү. Гэтэл Европын улсууд гэмээр өөр улсууд дээр тийм бас байхгүй мэл да. Би буюу амиа удаад өгчдөг. Талууд байдаг. Байж тал талтай хүмүүс байгаа. Гэтэл монголчууд ч нөгөө нэг хамаатан саднаа нутгахад ингэдэг ийм гоё нэг ийм механизм байж штэ. Тэрийг зөв ашиглах юм бол хэдүүлээ 3 саяулаа 3 сая хэдэн зулууга айтайхан байчих бас магадaltaй юм биш үү. Энэ одоо гадаад 7 жил очсон хүмүүстэйгээ хүй хай гэ тэ байх юм бол энэ мэдээлэлд одоогийн цагт бас сайн талтай байж боломжтой харагдаж байхгүй. За тэгэхээр эндээс юм хэлчихсэн үү? Энэ дотроо биш гадагшаал тэгмээр байгаа тий. Чин дотроо за манай нутгийнх гэ дотроо алцаад байх биш. За угаасаа тэгэх чадвар нь байна штэ. Нутгийнхаа хүнийг дэмжих чадвар нь. Тийм байгаад байгаа байхгүй. Тэнгүүд дэлхийн дээрс байна одоо ингээд нүдэн дээр цаагдаг шүү дээ тий. Тэр чадвараа харин яг Монгол улсынхаа хэмжээнд л хийчмээр байгаа юм байна штэ. Тий. Дэлхий дээр тийм ээ. Тий. Тий. Бидэд одоо хөвсгөлийнх орнотынхаа улсынхаа гэхээс үүгээр монголчууд гээд ингэчүүл ястаа энтэнд очиод бүр баллаж өгөх байгаас тий. Адтай явах стил юм байхгүй юу. Одоо тэр нь бол бүр ингээд энтэнд хагдаад байна шүү дээ. Оюун ухааны спорт орныг дорчихын. Энд тентхийн улсад очихлоор сум аваргыг авчихын тий. Энд тентхийн дуулаач болох аваргыг авчаад ахын. Одоо бүр яамаар юм дээ тий. Зөв цэргийнхэн энд тэнд очиод тэр юм монд чи Африкт чинь хамгийн лагууд нь болчихл байгаад байна шүү дээ. Ерөөсөө бүр яалтанч үлээ хүүхдүүд нь үрд гараад тий. Тэгэхээр бүр ийм адтай улс юм байна л да. Ийм байна, ийм боломж байгаад байна. Тэгвэл энийг зөв ашиглахад л ердөөсөө болчих гээд байгаа байхгүй тий. За тэгвэл эндээс энийг болохоор яасан гэхлээр энэ ийм хүмүүс яасан гэхлээр тэр социологч Уильям Сафран гэж хүн ярьсан байна. Энэ стартапууд дээр энэ одоо тэгээ тийм хүн юу хийх юм гэхлээр necessity driven innovation гэж байгаа. Хаа очсон газар төрөж хоёрын жишээ авсан. Би далаатай газар очивол сал барихаас урахгүй байхгүй хэрэгцээ үүсээд нь шүү дээ. Энэ хэрэгцээ нь очисон газар бүгдэнд нь шин. Ийм л байдаг шүү дээ. Одоо байдаг л юм да. Байдаг гэдэг нь орхих биш. Дандаа юм болгоно нь шин тутам. Тэгэхээр тэр шин тутам дээр би өөрөө монгол хүн яаж амьдрах юм те? Одоо Австралийн ч гэдэг юм уу амар сэлгчийн хажууд монгол хүн яаж хурдан сэлгэх вэ гэхээр сэлгэх гэж оролдох хаас илүүтэйгээр өөр юу ч зохиочих юм билээ те. Инглер тэр нөгөө нэг хэрэгцээнд тулгуурлаад өөр ирэхгүй юм өдөөгдөд байдаг юм байна. Сэтгхүйндээ стартап байхаас аргагүй юм байна те. Тэр хүн болгон чинь нэг ч хэсэг болгоно. Тэгэхээр стартапаас одоо энэ стартапууд дэлхийд тэр энэ тэнд гараад түүчэлээд явхаас яадаг юм гэдэг ийм нөхцөл рүү энэ түүхэн цаг үеийн аваачаад байгаа юм байна. За тэгэхээр энэ дээр хоёр зүйл гарч ирж байгаа. Нэг нь тэр нөгөө саяын диаспорагаас юу яасан.
еврейчүүдийн өнцгөөс харах юм бол бид нутаггүй гэж ярьж шээ. Нутагтай бид хэдийн өнцгөөс жоохон муулах юм бол нутаггүй нөхөр гэж ярьж байна. Еврейчүүдийн хувьд энэ дэлхийн нутаг юм болчихж байгаа юм. Дэлхийн хаач очсон амьдарч болно. За энийг монголчуудаараа буулгаад үзээ л да. Бид хэд монгол хүн байж иж баярлгад очиод яана ямар сони юм бэ гэж гайх болоос муухай даа тий. Эсвэл дорнотод очичоод соёлын гайхаад эсвэл баярлгад очичоод казак төмний баярыг гайхаад байвал тий. Эсвэл сэлэнгэд очичоод ногоож үзэнгүүтээ яана гэж гайхаад байвал энэ хүн өөрөөрөө бахархаж жоохон том бэрхээ. Тэгэхээр яг энэтэй адилхан бидэд Монгол улс гэж тэгдэггүйтэй адилхан еврейчүүд дэлхийг тэгээ харчаар оцсон газраас учиргүй ингээд нөгөө гоморхоод айгаад түрүүч ярьжсэн цүл газар очисон ч зүгээр очиод чи тий. Чадна штэ гэдэг нэг юм итгэлтэй байд юм. Тэр итгэлийг хүүхдүүддээ багаас нь ээж аав нь өгдөг байх нэ. Тэр би унш үзээгүй гэхдээ хүмүүс ярьж байгаа тий еврей ээжийн нэг сургаал мургаал гэдэг нэг номнууд байгаал нэг хэсэг алдартай болоод ах шиг байсан. Тэр чинь энэ болгоныг нөгөө хүүхдүүддээ тэр ээж гэртээ үлдэж байгаа ээж одоо эсвэл аав нь харж хүүхд харж болно л да нөгөө хүүхд харж байхдаа байнга ойлгуулад чи ирээдүйн одоо тэрэ гэж итгэл тархинд мөр багаас нь суулгадаг юм. Дараагийнх нь болохоор тэгээ энэ дэр ингэж байгаа стартапууд нь түрүүн local first ерөөсөө биш шүү. Тэ? Global day one гэдэг нэг юм өрөө байгаа юм байна. Global day one. Тийм. Global day one гэдэг нэг юм өрөө очсон байгаа даа. Би нэг ерөнхийдөө ойлгохтой болохоор тийм ээ дэлхийн нийтийн хүн төрөлхтний хэрэгцээг юу вэ гэж харахаас биш зөвхөн монгол хүн Израиль хүний хэрэгцээ юу гэх юм бол бас болохгүй. За энийг дахиад би ярихад одоо би тэмдэглэж аваад байгаа. 7 дахьтаа ярьж байна. Хятад ч байна, Америк ч байна. Энэ хөгжсөн бүх улсууд экспорт дэлхийн зах зээл гэж хардаг. Харж л хөгжсөн байх шүү л гэдгийг одоо тэмдэглээл яваад байгаа. Тэгээ бүх улсын нийтлэг шинжийг би гаргаж ирэх гэдэг аахгүй сүлд нь бүгд ерөөсөө л экспорт юм байна. Гэдэг юм руу ер нь төгөх гээд байна да. Бидний зах зээл бол дэлхий л гэж анханасаа эхэлдэг тийм. Анханасаа дэлхий гэж ярьдаг. Эхлээд Монголдоо ингэж хийхгүйгээр за энийг үйлдвэрлээ шууд дэлхийрүүл гэдэг ийм зарчимтай байсан. Ирланд ч тийм бүгдээрээ. Тийм. Тэгэд одоо юу гэдгийг энэ дээрээс чи авахд нөгөө нутгийн нэг брэнд гэдэг яг гоё л доо. Гэхдээ тэр нэг нутгийн хэдэн хүний хэрэгцээг хангах гэж аарал бяцлаг хийх юм бол анханасаа биш шүү гэх гэдэг байхгүй. Анханасаа буруу юм байна тавлаа л хичлэх гэдэг. За хоёрдугаар нь болохоор тэр нэг чат бах. За эдний бол тэр еврей хэл юм шиг байгаа. Соёл нэг шашны нэр юм шиг байгаа. Би сайн мэдэхгүй шүү. За энийг болохоор тэр статус quo сорих гэдэг юм гараад байгаа. Тэр соёл нь яадаг вэ гэхээр одоо еврей хүмүүстэй ингээд яг нэг ажил хэрэг яриад юм уу брейнсторм хийлээ гэж бодъё. Тэгэхээр ийм бүр хүмүүсээс нэг ийм нийтлэг чанар харагдаг гинэ. Power distance багтай буюу яг тухайн асуудал дээр тухайн самбар руугаа хараа ярьж хахад манайхан шиг гол юм бодохгүйгээр дарга юу бодож байгааг боддог. Яг энэний эсрэг гэж байгаа. Еврей хүмүүсийн чанар. Тэгэхээр гадны хүнд юу гэж санагдаад нэхлээрэ нөгөөх нь одоо би дарах ч юм уу те захирлан ч юм уу эсвэл багш нь ч юм уу те хэн нэгэн байлаа гэж бодъё. Тэгэхэд еврей хүн өөрийн тоохгүй байгаа юм шиг үл хөдлөлттэй байгаа юм шиг анзаагддаг гинэ. Өөрийнхөө бодож байгаа яг гол юм ярина. Тэр хүнд ёстой эрэгтэй өөдөөс нэрхтэн аа сууж гэнэ үү, эмэгтэн анаа сууж гэнэ үү, хөгшин байна уу, залуу байна хамаагүй яг тухайн үед ингэж хандаж чаддаг. Ийм бүр юм байна гинэ. Тэгээ хүн харахаар бие тооцсон юм шиг, өнгөрөөч юм шиг иймэрхүү зан ажиглагддаг гэж байгаа байхгүй. Тэгээ энийгээ болохоор тэгээ индивидуал би даасан байдал нөгөө айгүй өндөртэй. Одоо юу гэдгийг одоо түрүүний яриадсан би гэдэг юм шиг харагддаг. Гэтэл чинь би эсвэл нийт гэдэг бид тус туйлд навааддаг бол эднийх дотроо гэр бүл гэдэг нэг хоёлаа ялгааг нь гаргаж гисэн шүү дээ. Яг тэр утгаараа яг энэ асуудлаа яг ингэж шийднэ. Тэр төвлөрч маш сайн төвлөрч чаддаг. Тэгэд нэгэнтээ төвлөрсөн хүн эндээс юм өгөхгүй бол энийг хийж чадахгүй байна гэл ингээл олон түмнээс ингээл юм шаардаад байхгүйгээр өөр ихгүй тэрнийхээ төлөө үздэг юм байл та. Тэгэхээр хөндлөнгөөс харж байгаа хүнд айгүй бие даасан. Тэгээд зарим хүний үгийг авахгүй байгаа. Зарим нь хөндлөхгүй байгаа юм шиг харагдаад байт юм байна. Тийм биш шүү. Нөгөө хүн яг тэрэндээ төвлөрж байгаа шул гэж тайлбарсан байлээ. Тэгээд эдийн соёл нь. Тэгээд энийг юу гэж эрх мэдлийн шатлал. Тэр насны ирэм бэрэм хамаг юм тухайн үедээ ажлын үед бүр хайд юм байна. Энэ үедээ автогаач модалсан гэж байгаа. Эсэргүүцэн багштайгаач үгүй гэд
муудалцах гэж дандаа буруу ярих гэдэг байна. Мэтгэлцэн шүүмжлэхүүс ягаад тий? Ягаад ийм байгаа? Та энийг энэс илүүгээ судалж үзсэн. Таныхыг одоо багштайгаа хэлгэн энэ айгу гоё онд байна. Гэтэ би ингэж бодож байна яагаад? Хоёлаа энийг дэнсэлж. Бүр байнга ингэ тийм ээ л да. Тэгэхээр Монгол нөгөө багш дарга зэрэг хүй хай гэдэг манаас тэрхэнээс юу гэсэн юм. Энэ хурц одоо яас их юу яаж байна гэдэг байдлаар буруу ойлгочих гээд байдаг шүү гэж. Тэгэхээр ийм тохиолдолд ерөөсөө тэр инновацууд чинь ерөөсөө тал бүр дээр нэг компаниг ингээд бүүстлээл бариад байхаас илүүтэйгээр бүр өдөр тутамдаа инновацийн санаанууд ингээд баг гал ингээд төрж идэг байна л да. Тэгээд нөгөө статистикаар олон тохиолдол байх тусмаа амжилтын тохиолдол үүснэ гэдэг шиг. Тэгээд энэ бол ингэснээрээ Израиль улс одоо дэлхийд тэр инновацаараа стартапаараа толгойцогч явд юм байна гэж. Манайхтай та бол одоо Монголтойгоо жишсэн санаа аваасаа тэнд гэж хөндлөн харахаар юм болчих л гэдэг байгаа тийм. Дандаа ямар нэг юм өөр дөр тусгаж аваад хэдүүлээ сурчвал сайн минь аваад сар юм яг шөмжилж байгаа зүгээр хайчаач та тийм. Одоо шөмжлөд байгаа хүмүүс тус нэрээ далимдуулаа хэлэхэд юусоо тийм шөмжлөлт зөндөө юм байж болно 80% шөмжлөх юм байж болно бүр 90% шөмжлөх юм байж болно. Гэтэ өөрт чинь 1% ашигтай юм гадарсан мод тийг зүгээр л өгдөг байгаа чижилттэй байхгүй тийм. Аваад үгүй тусгаад авчил та тийм гэдэг утгаар л яриад байгаа. За баярлалаа Батайхаа. Баярлалаа. Харин тийм үнэхээр одоо дэлхийн доо хоолой нэвтрүүлгүүдийн одоо энэ жишээнүүдээс суралцаад явах юм бол ч уг нь ойрхон л байна да тий. Үгүй харин та дөрөнд дурдлаа шүү дээ. Манайхан гадагшаа гарахаар хамгийн шилдэгүүд нь л байгаад байгаа юм ингээд. Тийм. Нэг сайн яваад эхэлдэг тий. Ягаад ч юм. Одоо нэг компани маань тэгэл цогцолчих юм бол бус нь тэр жимээр нь л явчих байгаа шүү дээ. За өнөөдрийн дугаарыг маань ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани болон Од Мөндөр суугийн алтан гишүүд ивент тэтгэлээ. Нэвтрүүлэг маань та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр суугаар болон NTV телевизээр мөн 83.3 107 хөстөлгөөний Од Мөндөр радиогаар хүрсэн. За Батайхаа дараагийн дугаараар уулзъя. За баярлалаа баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг 4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.